Монгол Улсын ерөнхийлөгч өнөөдөр олон хүүхэд төрүүлж өсгсөн ээжүүдэд алдарт эхийн одонг гартууллаа. Одоогийн мөрдөж байгаа хуулиар 4 болон 6 хүүхэд төрүүлж 1 нас хүртэл нь өсгсөн эхчүүдэд 1-2 дугаар зэргийн алдарт эхийн одонг олгодог. Харин тухайн хуулийн хүүхдээ 1 нас хүртэл нь өсгсөн гэх заалтыг хасгааруулж байгаатай холбоотойгоор өмнө нь энэ шаардлагын улмаас одон авч чадаагүй олон ээж 1 болон 2 дугаар зэргийн одонг нөхөн хүртэх боломжтой болжээ. Олон хүүхэд төрүүлж өсгсөн эхчүүдийг урамшуулах тухай хуулиас хүүхдээ 1 нас хүртэл өсгсөн гэх заалтыг хасах шийдвэрийг парламент өнгөрсөн 7 хоногт гаргалаа. Ингэснээр хүүхдээ цаг бусаар алдсан эхчүүдэд үүсдэг байсан ялгарлал арилж олон ээж алдарт эхийн 1-2 дугаар зэргийн одонг нөхөн хүртэх боломжтой болж байна. Хэдийгээр хууль албачиж эхлээгүйч ерөнхийлөгчийн зүгээс 2025 оноос эхлэн 4 болон 6 хүүхэд төрүүлсэн эхчүүдэд алдарт эхийн одонг зарилгаар олгож эхэлсэн юм а. Олон жил үлээсэн. Одоо 4 хүүхэд гаргаад эхний хүүхэд маань ингэсэн байсан байхгүй юу. Тэгээд энэ жил саяны хуулиар ингээд гаргасан баяртай байгаа. Би 6 хүүхэд төрүүлээд тэгээ 2 нь гинжсэн байсан. Тэгээд болчихгүй байжгаад нодон юу н өөрчлөгдөд. Тэгээ энэ жил 1-р удаа авах гэж байна. Ер нь 40 жилийн өмнө авах байсан болов. 76 он за гэж бодоход одоо хамгийн сүүлийн хүүхэд маань одоо 77 онд гарсан. Энэ жил улсын хэмжээнд 12306 ээж алдарт эхийн 1-2 дугаар зэргийн одон хүртэж байна. Өнөөдөр одонгоо гардаа авч буй ээжүүдийн ихэнх нь 33-аас 39 настай бол хамгийн залуу ээж 22 настай байлаа. Олон хүүхэд төрүүлж өсгөж байгаа залуу ээжүүд хүүхдээ өсгөхийн зэрэгцээ өөрийгөө хөгжүүлж мөрөөдлөө орхихгүй байхыг бусад эхчүүдэд уриаллаа. Өөрөө багш мэрэгчлээ. Одоо одоогоор бол аутизмтэй хүүхдүүдийн яг цогцолсон цэцэрлэг бага сургуулийг нэгээд үйл ажиллагааг нэвтрүүлээд явж байна. Тэгээд нөгөө өөрийн хүүхдэд 7 хүүхдээс гэхгүйгээр өөрийнхөө энэ сонирхол мэрэгжлийнхаа дагуу бас өөр бусад ээжүүдийг хөгжих боломжийг нэгээд тэр аутизмтэй хүүхдүүдээ хараад гэртээ суух биш хүүхдүүдэд тодорхой хэмжээний одоо боловсролын тийм мэрэгжлийн чиг баримжаа өгөх тэр байгууллагт нь өгчөөд өөрөөсөө ингээд нэг ийм хөгжих боломжийг нь гаргаж өгье гэж бодож энэ төвийг ерөнхийдөө үйл ажиллагаанд нь гар бие оролцоод явж байгаа. Тийм 4 хүүхдээ манай 2 том нэхэр тэгээд 4 хүүхдээ бол мэдээж одоо том хүүхдүүдтэй нь бол илүү ярилцсан. Тэгээд одоо зөв сайхан хүн болгож хүмүүжүүлэхийн төлөө хичээж ажиллаж байгаа ээж бид нар миний мэрэгжил бол хятад хэлтэй тэгээд хуульч нэгтлэн бодогчоор ажилладаг хүн. Бидний нэг дутагдал нь ээжүүд өөрсдөө жоохон хаях гад байдаг. Тэгэхээр бас хүүхдүүдтэйгээ хамтдаа хөгжөөд бас өөрсдөө гэлгүй эрүүлийн хуурт удаан сайхан наслаараа л гэж хэлмээр байна. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 14480 ээж алдарт эхийн 1-2 дугаар зэргийн одон хүртсэн байна. Харин олон хүүхэд төрүүлж өсгсөн эхчүүдийг урамшуулах тухай хуулийн төсөл одоогоор улсын хурлын хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын оронд эцэслэн хилцэгдэх шатандаа явж байна. Хуулийн төсөл батлагдсанаар олон хүүхэд төрүүлсэн ч үр хүүхдээ цаг бусаар алдсан эхчүүд нөхөн одон хүртэх боломжтой болох юм а.